За энэ Монгол улсын газар нутаг нэг арьсах сая 600 мянган хавтгад өрүүлсэн газар нутаг бай. За энэ газар нутгийн дээрх одоо уул уурхайн тэмдэглэлтэй одоо газар нутгууд бай. Уул уурхай. За энэ уул уурхайтай холбоотой бүх төрлийн одоо эрдэс баялагтай холбоотой тэмдэглэгээнүүд байдаг. За энэ томоохон уул уурхайтай холбоотой тэмдэглэсэн бүгд найрамд Монгол Ард улсын газар нутаг дээрх маш одоо үндэсний аюулгүй байдал багтдаг томоохон уул уурхай чиглэлтэй маш хориотой ч одоо уул уурхайнууд бай. Тухайлбал одоо Жонш урааны үйлдвэрлэлийг олборлох байж байна. Тэгээд гэх мэтчлэн одоо масар их баялаг нөөцтэй Монгол орны үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгийг одоо 1998 онд Монгол улсын Ариун Марс төгрийн Эрдэнэт өөрөө худалдаж авсан. За энэ худалдаж авдаг нь бол ямар учиртай гэхээр үндэсний аюулгүй байдлыг одоо хадгалах үүднээс авсан байна. За нийтдээ одоо 8000 орчим одоо том жижиг одоо уул уурхайн лиценз үүнд багтана. За 8000 үйл хөдлөх хөрөнгө гэрчлэгээ хүртэл энэ дотор байгаа. Тэгэхээр энэ их мөнгийг хаанаас хэн гаргаж худалдаж авсан бэ гэхээр Microsoft, Америкийн нэгдсэн улсын Microsoft компани ерөнхийлөгч Bill Gates-ийн аж ахуй байгаа. За энэ доллар бол 250 сая доллар байгаа. 1997 онд Ордон Тэрэд компани захирал төгрийн Эрдэнэт өгсөн байгаа. Тэгээ одоо энэ уул уурхайг лицензтэй бүгдийг нь одоо хулгайд алдсан. За Монгол улсын үндэсний аюулгүй байдлын Ариун Марс за энэ хүний үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ болон Монгол улсын газар нутаг дээрх уул уурхайн лицензүүд гэрчлэгээнүүд алдагдсан явдал байгаа. За энэ үнийг одоо ямар шүү хулгайч нар одоо авч ашигласан бай гэдгийг Монгол улсын засгийн газар тэр маш сайн мэдж байгаа. Монгол улсын засгийн газар. За Монгол улсын засгийн газар зориуд одоо зохион байгуулалтаа хулгайн дээрмийн аргыг одоо хулгайчуудаар хийлгэсэн. Нэгд хоёрт шоронгоос сулж хулгай хийх бүх